хөө. За Аав нь чамд эцсийнхээ үгийг хэлье. за. Компани байгуулж болтгүй юм шүү. Яагаад вэ аава? Би эдгээр сарын өмнө компани байгуулсан шүү дээ. Юу гинэ? Компани байгуулвал юу болохыг чи мэдэж байна уу? Юу болно гэж аава? Би баян болох юм болов? Үгүй дээ, үгүй. Чамд гайл болно. Чи нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Аж ахуйн орлогын албан татвар төлнө. Нэмэгдсэн үрдгийн албан татвар бас төлнө. Дээрээс нь цалин хөлс, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилах орлогоо суудгасан албан татвар төлнө. Тэгээд бүр энэ бүх татвар шимтгэлүүдийн тайлангаа сар үлрэл жилдээ заавал гаргаж өгөх ёстой. Дээрээс нь бас санхүүгийн тайлан өгнө. Хэрвээ чи ямар нэгэн тайлан хоцрох юм болвол маш өндөр торгуултай. Хэрвээ танаа нэгтлэн чинь хариуцлагагүй, чадамжгүй хүн байх юм бол чи өрөндөл орж дуусна. Аав нь энэ бүх асуудлаас болж өнөөдөр ингэж үхэж байна. Аав минь дээ. Та чи авда. Та энэ бүх асуудлаа эрхэм түнш консалтинг даатгачихгүй яасан юм дээ? Эднийг санхүүгийн удирдлага буюу ерөнхий нэгтлэн бодогчийн үйлчлэгийг чанартай хөдөлгдөг газар байхгүй юу? Би эднийхтэй хамтраад өнөөдрийг хүртэл ямар ч асуудалгүй явж байгаа аава. Эрхэм түнш консалтинг гэсэн үү? Хац! Бүгдээрээ л адилхан гэрээт нэгтлэн гэж хувь хүн ажилуулж үзсэн. Бас тайлан гаргаж өгнө гэсэн байгууллагуудад хүртэл даатгаж үзсэн. Аава та битгий үгэлдээ байгууллагын нэгтлэн бодох бүртгэл гэдэг чинь дан ганц тайлан гаргахыг хэлдэг юм байна аава. Санхүүгийн үйл ажиллагааг бүхэлдэн зөв зохион байгуулна гэдэг чинь хамгийн чухал юм байна. Тэр таны яриад байгаа тайлангууд чинь санхүүгийн үйл ажиллагааны нэгэн хэсэг юм байна аава. Хэрвээ таны санхүү чинь зөв явж ивэл ямар ч асуудал байхгүй. Цаг тухай бүрдэн тайлангуудыг гаргаад өгчих нь аава. Эрхэм түнш консалтинг чинь санхүүгийн үйл ажиллагааг бүхэлдэн зөв явуулахын тулд ажилтдаг газар байхгүй юу аава? Нэрээ юу? Нэр аава. Миний хүн наадгаа эртгээ хэлж яахгүй яасан юм бэ? Чи ч одоо алуу эрхэм түнш консалтинг руу явцгаая. Бас хатан гацгаа.